Өнөөдөр тогтооход ёстой амархан ханз үзнэ. Монголоорооч биир, хятадаараач биир. Би гэдэг нь үзэг харандаа гэсэн үг байна. За яагаад вэ гэхлээр дээдлийн 2К үсэг шиг энэ болохоор хятадаар хулс гэдэг ханз юм. За багш нэг ханзны тайлбар дээрээ тайлбарлана. Доотлих нь болохоор хялгас гэдэг ханз. Тэгэхээр үзэг буюу дээр үедээ хулсны энэ модонд үзүүрт нь хялгас зоогоод биир бичдэг байсан бахна шүү дээ. Тэгэхээр биир одоо бол үзэг харандаа болсон. Дээр үедээ бол биир л байсан бахна. Тогтоогод амархан байна тийм ээ. За жишээ уншъя. 请帮我拿一支笔. 请тэгнүү ингэнүү бан туслаарай. Ардаа юу орох хэвтэй вэ? Дөрмийг нь үзсэн байгаа, заасан байгаа. Тэр хичээлээс үзээрэй. Надад туслаад на аваад өгнүү гэнэ. И支笔нэг ширхэг үзэг. За үзгийг ж гэдэг үгээр тоолдог ахна. Ж гэдэг нь болохоор яг үзэгний хэмжээтэй нэг иймэрхүү те тамхи ч юм уу те нэг иймэрхүү хэмжээтэй юмыг ж гэж тоолдог ахна. Хавма тэхүү болох уу айн гэнэ. 我的笔和本子都在包里. Миний үзэг болон бенз дэвтэр дөө бүгдээрээ буюу хоёулаа在包里. Байрлал зааж байгаа бол ардаа доороо дээрээ дотн гадна гэдгээ заавал авах хэрэгтэй тийм ээ. За баоли зөвхөн дотор байна уу гэнэ. За дараагийнх нь 班长给每个同学发了一支笔. 班长ангийн дарга给өгсөн. Хинд өгч үйл өгтэй холбоотой үг яг ард орно. 每个同学сурагч нэг бүрт фала илгээсэн явуулсан эсвэл дэвтэр номыг тараах гэнэ. Тараасан. 一支笔нэг ширхэг үзэг. 这支白色的笔是我哥哥送给我的. Энэ нэг үзэгний тоолго гэсэн тийм ээ. Энэ нэг цагаан өнгөтэй үзэг нь бол манай ах бэлгэлсэн. Бэлгэлж өгсөн. Хинд өгч үү? Надаа. Артлын дөө энэ юу гэж явж байна? Ши дөөгийн бүтцэн тийм ээ. За ши дөөгийн бүтцийг дөрмийн хичээлээр тайлбарласан байгаа. Тэнцэнэс дэлгэрэнгүй хараарай. Алхаслаа. Ингээд энэ өгүүлбэрийг өөрсдөө орчуулаарай. Өнөөдрийн үздсэн үг би үзэг харандаа.